Нийслэл Улаанбаатар хотод 1990 оноос хойш 7 удаа орон нутгийн сонгуул болоход 6 удаад нь Монгол Ардын нам ялж удирдсан. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам өнгөрсөн 34 жилийн хугацаанд 30 жил Улаанбаатар хотыг дангаар удирджээ. Сүүлийн 8 жилийн хугацаанд утаа төвчрлийг огч идэж чадаагүй Монгол Ардын намтай хариуцлага тооцох сонгуулийн өдөр айсав. Баянзүрх дүүргийн ардчилсан намаас орон нутгийн сонгуульд ардчилсан намын шинэ үеийн залуу лидер Майн Баярын тулах дараахлуулсан 43 нэр дэвшиж өрсөлдөж байна. Дүүрэгтээ олон жил амьдарсан төр хувийн хвшлийн салбар бүрт ажиллаж хөдөлмөрлөдөг залуусын төлөөлөл дүүргийн аврахаар нэгдэж байна. 500 мянган хүн амтай Баянзүрх дүүргийн иргэдэд өдөр бүр тулгардаг олон асуудлыг тэд сайн мэддэг, засал сайжруулах шийдлүүдээ ч танилцуулж байна. Баянзүрх дүүрэгт ардчилсан нам ялвал Майн Баярын тулахт дүүргийн цэцэг дарга болж дүүргээ шинчилж, шин зууны хөгжил дэвшилтэд хөл нийлүүлэн алхахыг зорж байна.